Вера Кравцова Тайландд загвар өмсгчөөр ажиллах татгалзахын аргагүй санал хүлээн авчээ. 2025 оны 9 сарын 12-нд тэрээр өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр баяртайгаар онгоцон суусан байна. Гэвч ердөө 1 сарын дараа түүний цогцос дотор эрхтнүүдийг нь авсан байдалтай олджээ. Энэ аимшигт хэрэг ноцтой анхааруулга боллоо. Ямар нэгэн зүйл хэтэрхий сайхан байвал тэр нь ихэвчлэн үнэн биш байдаг. Болгоомжтой бай. Учир нь сайхан үгс татгалзахын аргагүй саналын цаана үхлийн урих нуугдаж байж болдошгүй. Вера Кравцова 1998 оны 12 сарын 31-нд Минск хотод төрсөн. Минск хот нь зүүн Европт орших Беларусь улсын нийслэл бөгөөд 2 сая гаруй хүн амтай хот юм. Верагийн эцгийг Сергей, эхийг Ольга гэдэг. Тэднийг танилуд нь даруухан хөдөлмөрч хүмүүс гэж тодорхойлсон. Их сурвалжийн мэдээлснээр Вера айлын ганц охин байсан байна. Вера бага наснаасаа эхлэн зураг зурах, хөгжим тоглох, бүжиглэх гээд урлагт гүн сонирхолтой хүүхэд байв. Үүнийг анзаарсан эцэг эх нь охиныхоо авьяасыг хөгжүүлэхийн тулд гэрийнхэн ойролцоох хөгжмийн сургууль илсүүлсэн байна. Тэнд Вера бүжиглэж, дуулахыг сурж хэд хэдэн хөгжмийн зэмсгээр ялангуяа үлээвэр хөгжмөөр тоглож сурсан. Суралцах хугацаанд тэр хүмүүсийн анхаарлыг татах үед төрөлхийн авьяастай байсан гэж багш нар нь ярьдаг. Олон хүүхдүүд өдөр бүр цагийг гадаа тоглож өнгөрөөдөг байхад Вера ангидаа хөгжмийн хичээлдээ шамдан суралцаж, тайзан дээр тоглох тухай мөрөөддөг байв. Харин өсвөр насндаа тэрээр хичээлийнхэн хажуугаар ажил хийдэг байсан. Вера нэгэн ресторанд цагийн ажил хийж, цалингаа авах бүртээ гэрийнхэн хэрэглээний зардалд нэмэр болгох гэж багахан хэсгийг ээждээ өгдөг байжээ. Ахлах сургуулаа төгссөний дараа Вера амьдралаа эрс өөрчлөх шийдвэр гаргасан юм. Их сургууль илсэн суралцахын оронд тэр аялж амьдрахаар шийджээ. Вера дэлхийг тойрч амьдралын туршлага хуримтлуулж өөрийн хүчээр амьдралаа босгохыг хүссэн. Ингээд тэрээр Азийн орнуудаар аялж шинэ амьдралаа эхлүүлсэн. 2018 онд буюу 19 наснда Вера Беларусаас явж Хятад руу нүүсэн байна. Хятадаас гадна тэрээр Сингапур, Вьетнам зэрэг Азийн бусад орнуудаар аялсан. 2017 онд буюу Вера Хятад руу явхаасаа өмнө Минск хотод болсон нэгэн орон нутгийн авьяасны тэмцээнд оролцсон бөгөөд уг тэмцээн нь дэлхийд алдартай The Voice шоунаас санаа авч хийгдсэн байсан. Энэхүү шоу нь тухайн хотын нэгэн шөнийн клубт болсон бөгөөд дараа нь гарсан мэдээллүүдэд баггүй буйдлаан төөрөгдөл үүсгэсэн байдаг. Зарим хэвлэлүүд Вераг албан ёсны The Voice шоунд оролцсон гэж буруу мэдээлсэн бөгөөд үнэн дээр Беларусь улсад The Voice шоуг албан ёсоор урьд өмнө зохион байгуулж байгаагүй юм. Интернетэд түгсэн Верагийн зурагны ард The Voice гэсэн бичгийг кирилл үсгээр бичсэн харагдаж байгаа энэхүү зураг нь тухайн тэмцээний зохион байгуулагчдын оролцогчдод зураг авахын тулд бэлтгэсэн тайзны дэвсгэр байсан юм. Товчоор хэлбэл Вера хизээч The Voice шоунд оролцож байгаагүй. Их сурвалжийн мэдээснээр Вера Хятад болон Азийн бусад орнуудад байх хугацаанд олон төрлийн ажлыг хийж иржээ. Гэвч түүнд багагүй нэр хүнд авчирсан зүйл бол түүний хөгжмийн авьяас байсан юм. Тэрээр очсон хот бүртээ жижиг шөнийн клубуудад дуулж хөгжимддөг байсан. Хүмүүс түүний дууг сонсох дуртай байсан бөгөөд зарим клубаас Вера сайн шагнал урамшууллыг авдаг байжээ. Мөн тэрээр хаяа загварын ажил хийдэг байсан ч том хэмжээний амжилтанд хизээч хүрч байгаагүй. Ердөө амьдралын зардлаа нөхөх хэмжээний орлогыг олдог байв. Гэрээсээ хэдэн мянган километрийн алсад байсан ч Вера эцэг эхтэйгээ өдөр бүр холбогддог байсан. Сергей, Ольга нар охиноо үргэлж дэмжиж ирсэн бөгөөд Верад зорилгодоо тууштай байж хичээх урам зоригийг өгсөөр иржээ. Верад 2 том зорилго байсан байна. За эхнийх нь алдартай дуучин болох. Дараагийнх нь дэлхийг тойрон аялах байсан. 2025 оны 9 сар гэхэд 26 настай Вера санхүүгийн хүнд байдалд орж өөрийгөө энэ нөхцөл байдлаас гаргахын зэрэгцээ карьераа ахиулах боломжийг хайж байлаа. Тэр үед телеграмаар ирсэн нэгэн санал түүнд төгс мэт санагджээ. Энэ санал нь Тайландын нийслэл Бангкок хотод загвар өмсгчөөр ажиллах ажлын санал байсан бөгөөд сарын цалин нь $3,000-аас $5,000 гэсэн байв. Халуун орны үзэсгэлэнтэй далайн эрэг, буддын сүм хийдүүд, загвар болон аялал жуулчлалын салбараараа алдартай Тайланд улсад загвар өмсгч болно гэдэг нь Верагийн хувьд төгс боломж мэт санагдсан юм.
Тэд Вераг эхлээд зураг авалтанд оруулж дараа нь гэрээ хийн гэсэн байна. Мөрөөдлөө биелүүлэхэд тун ойртсон Вера хөөрч догтлон сошиал профайлда бичлэг оруулж шинэ ажлынхаа саналын талаар сэтгэлдээ илэрхийлжээ. Түүний хувьд энэ нь entertainment ертөнцид хөл тавьж өөрийгөө хөгжүүлэх боломжийг илэрхийлж байв. Вера Тайланд руу явахыг тесэн ядан хүлээж байсан гэж эцэг эх нь хожим ярьсан. Гэвч бүх зүйл хуурамч байв. Вера амь насаа алдах уурхинд орсноо мэдээж тухайн үед мэдээгүй. 2025 оны 9 сарын 12-нд Вера Бангкокийн Suvarnabhumi олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна. Их сурвалжийн мэдээснээр Тайландын цагаачлалын бүртгэл Вераг автомат пассворд шалгалтаар ганцаараа нэвтэрсэн болохыг харуулсан бөгөөд уг бичлэгт түүнд ямар нэгэн хүч хэрэгэлсэн шинж тэмдэг илрээгүй. Вера Тайландд ирснийхэн дараа эцэг эхтэйгээ холбоо барьж байсан ч 2025 оны 10 сарын 4-өөс хойш хариу өгөхөө болсон. Эцэг эх нь түүнд санаа зовж 10 сарын 9-нд охиноо алга болсон гэж тухайн мэдээллийг бол цагдаа нарт өгч мөн Вьетнам улс дахь Беларусь улсын элчин сайдын яам руу холбогдсон байна. За үүн дээр нэг тодруулга хэлье. Беларусь улсын элчин сайдын яам нь Верагийн очсон Тайланд улсад бол байдаггүй юм байна. За Вьетнам дахь Беларусь улсын элчин сайдын яам нь Тайланд, Лаос, Мянмар зэрэг улс дахь иргэдэд хавсран хариуцдаг юм байна. Беларусын элчин сайдын яамнаас Мянмар улс болон Тайланд улсын эрх баригчдад лавлгаа явуулж Верагийн явсан газруудыг тодорхойлохын тулд шууд холбоо тогтоосон байна. Беларусын элчин сайд Владимир Боровиков Вераг 9 сарын 20-нд Бангкокоос Мянмар улс руу явсан гэж баталсан. Гэвч түүний байршлын талаар үнэн зөв баталгаатай мэдээлэл байгаагүй гэж онцолсон байна. Тайландын эрх баригчид Вераг Тайландын нутаг дэвсгэрт байхдаа хулгайлагдсан гэх нотлохоо байхгүй гэж мэдгдсэн ч зарим их сурвалжууд эсэргээрээ мэдээлэл өгөөд байна. Үүнийг хэрэгтэй Вера Тайландд ирснээс хойш хэд хоногийн дараа загварын агентлагийн ажил олгогчтой уулзжээ. Тэр үед л Вера хүний 8-ны золиос болсон гэдгээ ойлгосон байна. Ловерчд Верагийн бичиг баримт болон хувийн эд зүйлсийг хураан авч хүчээр Мянмар улс руу авч явсан байна. Мянмар улс нь Тайландтай хил залгаа бөгөөд хүний 8 секс мүлжилгөөрөө алдартай улс юм. Мянмар улс дахь Ловерчд Верата бэлгийн харилцаанд хүчээр орж түүний биеийг ашиглаж болох бүх хэлбэрээр түүнийг доромжилсан байна. Дараа нь дуудлагаар биеэ үнэлэх газар ажиллахыг хүчээр түүнд тулгажээ. Эдгээр дуудлагаар биеэ үнэлдэг газар нь өндөр хамгаалалттай, зэвсэгтэй харуул, өндөр хан хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Энэ нь хүчээр биеэ үнэлж буй эмэгтэйчүүдийг зүгтах боломжгүй болгохын тулд. Мянмар улс дахь ийм газруудыг хятадын гэмт бүлэглэлүүд тухайн орон нутгийн цэргийн бүлгүүдийн дэмжлэгтэйгээр ажилуулдаг. Эдгээр объектууд гадна талаас ресторан, дэлгүүр, спа зэрэг маш тав тухтай байгууламж мэт харагддагч нууц шоронгийн үүрэг гүйцэтгэдэг юм. Мянмар улсад нийт 21 улс орноос ирсэн 120 мянга гаруй хүн секс боолчлолд байгааг судлаачид тооцоолжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн комиссийн 2025 оны 2 сарын тайланд дурдсанаар эдгээр газрууд нь цахим зайллан хүчээр биеийг нь үнэлүүлэх, зарим тохиолдолд эд эрхтэн худалдаалах 8 хийдэг гэж дурдсан байна. Вераг хайр сэтгэлийн зайлшинд ашиглахын тулд болзооны сайтуудад зураг мэдээлэлээ оруулж профайл үүсгэхийг түүнээс шаардсан байна. Энэхүү зайлшингийн зорилго нь бол санхүүгийн зайлшин, хуурамч хөрөнгө оруулалт, хуурамч сайн дурын хандив, яаралтай зээл олгоно гэх мэт аргаар мөнгө шилжүүлэх байсан. Биеэ үнэлж буй эмэгтэйчүүдийг нэг өдөрт 16 цаг ажилуулдаг. Тэд өөрсдөө мөнгө авдаггүй бөгөөд гадаад ертөнцтэй холбогдох ямар ч боломжгүй байдаг байна. Өдрийн нормо биелүүлж чадаагүй эмэгтэйчүүдийг бие мах бод болон сэтгэл зүйн хүчирхийлэл цаашлаад бүр амь насанд нь халдах аюултай шийтгэл хүлээдэг гинэ. 2025 оны 10 сарын 23-ны байдлаар 700 орчим хүн эдгээр дуудлагаар биеэ үнэлүүлдэг газруудаас зугтаж хил даван Мянмар улсаас Тайланд руу нэвтэрч чаджээ. Энэхүү 700 хүнийг чөлөөлсөн ажил нь объектууд дотор явуулсан цэргийн ажиллагааны дараа болсон байна. Тэдгээр объектууд дотор өмнө нь цахим гэмт хэрэг, хүний 8-ны үйл ажиллагаа явагдаж байж болзошгүй гэж шалгагдаж байсан газрууд байсан юм. Энэ явдлын дараа Тайландын цагаачлалын алба болон цэргийн хүчнийхэн тэдгээр 700 гаруй хүмүүст яаралтай тусламж үзүүлсэн байна. Хэд хоногийн турш Вера гэмт бүрлэгт биеэ үнэлэх хэлбэрээр ашиг авчрахгүй байсан тул Вераг тэд хэрэггүй гэж үзсэн байна.
Дараа нь тэд Вераг хүний эргэтэн худалдаалах сүлжээ ажилуулдаг өөр гэмт бүлэгт зарсан юм. Верагийн ихэнх дотор эргэтэн хар зах дээр борлуулах зорилгоор авсан гэжээ. Түүний цогцыг ой модонд аваачиж хайсан бараг бүх эд эргэтэн сугалж авсан байсан бөгөөд Верагийн цогцыг тухайн газрын оршин суугчид олж эрх баригчдад мэдэгдсэн байна. Энэ хооронд Вераг хайж буй эцэг эхтэн гэмт бүлэглээс $500,000 төлөхийг шаардсан утасны дуудлага иржээ. Эцэг эх нь маш их сэтгэл гутралд орж тухайн үед охиндоо юу тохиолдсныг огт мэдэхгүй байсан. Мөн тэдэнд тэр их хэмжээний мөнгө байгаагүй тул төлөхөөс татгалцсан ч ядаж охиныхын цогцыг буцааж өгөхийг гэмт бүлэглэлээс гуйсан байна. Үүний дараа тэд дугаараа нууцлсан утаснаас мессеж хүлээн авчээ. Уг мессежинд Вераг хүний эд эрхтэн худалдаалах сүлжээнд зарагдсан түүний бүх эрхтэн авч цогцыг нь шатаасан гэж бичсэн байв. 2025 оны 10 сарын 16-ны өдрийн Мянмар улсаас Верагийн ар гэрт ирүүлсэн албан ёсны баримт бичигт Вера Блу тосгонд зүрхний шигдээсээр нас орж тухайн өдөр түүний цогцыг инкийн тосгонд шатаасан гэж дурдсан байна. Гисэн хэдий ч мөрдөн байцаалтын явц болон судалгааны үр дүнд Верагийн үхэл нь байгалийн жамаар бус хууль бус байдлаар амиа алдаж эд эрхтний донор болж түүний дотор эрхтэн хар зах дээр худалдаалах зорилгоор авсан гэх нотолгоо байна. Энэ нь иргэний дайнтай холбоотой томоохон хямралд орсон Мянмарын засгийн газар уг хэргийг нууцлахыг оролдож нэмэлт асуудлаас зайлсхийж буг илтгэж байгаа юм. Их сурвалжийн мэдээснээр Верагийн гэр бүл охиныхон цогцсны талаар ямар ч мэдээлэлгүй байна. Үнэхээр цогц шатаагдсан уу? Чандар нь хаана байгааг мэдэх боломжгүй байгаа юм. Гэр бүл нь Верагийн чандрыг Беларусь руу авчирч түүнийг ёс заншлын дагуу оршуулахыг хүсэж байгаа гэжээ. Уг хэргийг тодорхой болгох боломжгүй байгаа шалтгаан нь Мянмарын эрх баригчид зөрүүтэй бөөрийнхий мэдээлэл өгч гэмт бүлэглэлүүдийн хяналттай бүсэд мөрдөн байцаалт явуулах боломжгүй байгаа байдал нь асуудлыг хөндрүүлж байна. Беларусь улсын элчин сайд Владимир Боровиков хэвлэл мэдээллийг шүүмжилж олонх мэдээлэл худал цуурхалд үндэслэн гэж мэдгдсэн. Түүний хэлснээр Вера нас барсан цогцыг шатаасан зэрэг нь албан ёсоор баримт баталгаатай нотлогдоогүй. Цаашлаад Вера амьд байх боломжтой гэж үзсэн байна. Ямар ч тохиолдолд Вера Кравцовагийн эцэг эх нь охиндоо юу тохиолдсон талаар одоо бол огт мэдэхгүй байна. Тэд бол сэтгэл санааны маш хүнд байдалтай байгаа юм байна. За өнөөдрийн минь дугаар үүгээр дуусч байна. Хэрвээ энэ удаагийн дугаар тань таалагдсан бол та илүү урус үг дээр subscribe дараарай гэж хүсье. Таны нэг удаагийн дарсан subscribe, like надад маш их тусалдаг юм шүү. За дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай.